За сайн байцгаана уу? Амина байна. Би Америкийн нэгдсэн улс, Япон, Таиланд, Канада, Индонез, Австрали гэх улсуудад хамгийн багадаа 1 сар тэгээд хамгийн ихдээ 5 жил амьдарч исэн юм байна. Миний бодлоор болон хувийн туршлагаараа эдгээр улсуудад амьдрах сул болон давуу талуудаа хуваалцах сонирхолтой юм болов уу гэж бодлоо. За хамгийн түрүүнд Америкийн нэгдсэн улс. Би анх Америкт 4 настад очоод тэндээ 5 жил амьдарсан. Одоо бодоод хахад тухайн үеийн яг 2000-ад оны Америк бол яг одооныхоос амьдрахад маш гоё, тийм тухтай, яг нэг тийм Америкийн тийм эд үе байсан юм шиг санагддаг. Би айгүй жоохондоо хэлд орсон, бараг өмсөн сартад анхныхаа үгийг хэлээд нэг ойтоод бараг чөлөөтэй ярьдаг байсан гэсэн. Тэгэхээр би бол монгол хэлээрээ хэлд орсон. Тэгээд би 4 настад анх ингээд Америк явахаасаа өмнө би англи хэлээр 3 үг л мэддэг байсан. Тэр нь hi, bye, тэгээд thank you. Одоо ингээд бэлтгэл ангид орчоод англи хэлийг яаж анх миний тарих ингээд сурч ирснийг бүр айгүй сайн тод санаад байдаг байхгүй. Бидрийг ингээд хоёр тустай ангид хувааж англи хэл үзүүлдэг байсан. Эхлэн англи хэл бол өөр нэг бүлэгт ороод мэдээж тэр хүүхдүүдийн англи хэлний хичээл нь өөр байна. Тэгээд бид нар буюу яг ингээд ийм immigrant хүүхдүүд аа шүү дээ. Хоёр дахь хэл нь англи хэл байгаа тийм хүүхдүүдийг өөр нэг одоо ангид хуваачдаг байсан. Би эхний 1-2 сар бүр ингээд чин сэтгэлээсээ энэ хүмүүс яг юу яриад байгаа юм бол гэж ажиллаа суугаад байдаг гэсэн бүр ингээд амийг хараад эд нь яг юу хэлээд байгаа юм бол энэ үг нь ямар утгатай үг юм бол гайхаад байдаг байснаа санаад байгаа байхгүй юу. Нэг мэдхэд л ингээд ойлгоод эхэлчихсэн юм билээ. Аав хоёр ч гэсэн ингээд англи хэл айгу таруухан байгаа штэ. Манай багш аав хоёрыг дуудаад амина ингээд багшаас ерөөсөө асуухгүй 0 ороод байна гэд хэлжсэн байхгүй юу. Тэгээд би тухайн үедээ аль хэдийнэ багшигаа ойлгодог болсон байсан. Багш миний намайг ингэж хэлж ин да гэдгийг нь ойлгодог болсон байсан мөртлөө өөдөөс юм хэлж чадхааргүй хамгийн эхэлж би яг ойлгож эхэлсэн юм шиг байгаа. Ингээл гайхаж харж байгаа л тэгэл хэлийг ойлгодог болоод тэгээд айгу санаад байд ингээд бага ингээд чагсаад ингээд алтсан шүү дээ тий коридороо. Тэгээд би коридороо алхаж байгаа л яг ингээд гараа өргөл 0 орё гэж асуух гингүүд би ингээд сандраад 0 хажууд байх юм бол ингээд за гайгүй л үүдээ гэс 0 ороод буцаад хойноос нь гүгэд очичий гэж дотроо бодонгуудаа ингээд 0 орчоод байдаг гэсэн байхгүй юу. Тэгэл шинээр үдэж байгаа хүүхдүүдтэйгээ хамт багаар ингээд ярих гэж оролдоод ичгүй ярьж үзээд тэгэл ялцчгүй орчинд нь байгаа болохоор байнга англи хэл сонсоод зурагтаа асаасан ч гэсэн англи хэлээр юм сонсоод ахаар хүүхдийн тарих бол айгүй тийм бас айгүй гоё гайхалтай юм байлээ. Би бага ангийн боловсрлоо Америк тавсандаа айгүй баярлаад байдیں۔ Яагаад гэвэл Шикагогийн ийм зүгээр л энгийн улсын сургуульд сурдаг байсан. Тэгээд улсын сургуульд сурж байгаа мөртлөө боловсролын чанар нь айгүй сайн байсан. Тэгэл айгүй тийм хүүхдийн гоё бүтээлч сэтгэлгээг гаргах те янз бүрийн бодох, ном унших гэх мэт иймэрхүү тийм гоё дадлуудын суулгаж өгч идэм байх гэж бодсон. Даалгавраар шахаад авахгүй те яг гоё тийм бүр юм ойлгохтол тийм айгүй сонирхолтойгоор заадаг байсан. Тэгээ одоо л би яг бэлтгэл ангиасаа 4-р анги хүртэл одоо сурж исэн хичээл орж исэн багш нарыгаа бүгдийг айгүй сайн сандаг байхгүй. Тэгээд Монголд хэрвээ бага ангидаа тиймэрхүү төрлийн боловсрол авъя гэх юм бол заавал маш үнэтэй хувийн сургууль сурах шаардлагатай шүү дээ. Америкийн надад айгүй таалагддаг байсан юм. Хүмүүс нь маш гоё найрсаг. Хажуугаар зөртөл хай гэл ингээл хажуугаар ингээ хөр хийнэгээл зөрдөг. Эсвэл зүгээр л жоохон бибин руугаа удаан харчвал шууд яриа өрнөөл бибинтэйгээ янз бүрийн юм ярьцдаг. Тэгээ би жоохон бахтаа шууд ингээл танихгүй хүмүүнтэйгээ яг ээж аав хоёр хажууд байгаа л да. Тэгтээ зүгээр л хажууд ингээл гоё хүмүүс ингээл гоё ихч мэгчөө шууд ингээл харж байгаа л ингээд шууд юм ярьцдаг байсан. Тэгээд тэр нь одоо хүртэл надад айгүй сайн суудсан юм болов уу гэж зүгээр бодсон. Би одоо ч гэсэн жагаал хүмүүстэй юм яриул ярьцдаг байхгүй юу. Тэгээд би тэрүүгээр айгүй сайн санаал Монголд ирээл хүмүүсийн хажуугаар зөрөхтэй амир энийгэл явангууд надад руу нэх бас тэгж инээж минийгэл юм яриад тэхгүй байсан чинь би амар гайхажсэн амар сайн сандаг. Миний нөхцөлд бол би монгол хэлээ мартаад өрөөд ирж болох байсан шүү дээ. Тэгсэн чинь харин эсрэгээрээ манай аавч хоёр монгол хэлээ гэртээ маш сайн хэрэгэлдэг байсан. 9 настайдаа босож монгол ирэхдээ миний монгол хэлний одоо тийм онлайн төвшөнд бол тийм сайн биш ч гэсэн яг ярих төвшин нь бол зүгээр байсан. Тэгтээ яг мэдээж жоохон ийм аялагтай. Одоо миний монгол хэл хичнээн гайгүй ч гэсэн яг нэг тийм гоё нарийн нандан тийм зүр зөг тийм гоё тийм өгнөд жоохон ойлгохгүй байх магадлал байгаад байдаг надад. Тэ ерөнхийдөө бол би монгол хэлээ ерөөсөө мартаагүй. Өөр улсад бага наснда байдаг ч юм уу тэндээ өссөн хүмүүс ер нь ихэнхдээ монгол хэлээ мартчих гад байдаг. Би жишээ нь ирээдүйд хүүхдүүдээ ингээд Монголдо өсгөхөөр байгаа шүү дээ. Өсгөн шүү дээ. Тийм тохиолдолд
Угаасаа гадуур бүгд монголоор ярьж байгаа юм чинь англи хэлийг сайжруулахын тулд бит хоёр гэртээ англиар сайн ярина. Тэгтээ хэрвээ бит хоёр хүүхдээ ямар нэгэн гадаад улсад ч юм уу одоо Япон ч юм уу Америк ч юм уу хаан ч юм ингээд өсөхөр болвол гэртээ заавал монгол хэлээр ярина гэж боддог. Одоо амьдарч байгаа орчинд дийлэн хүмүүс ярьж байгаа хэлнээс нь нөгөө тэр одоо нэг яригадаад байдаггүй хэлээ гэртээ сайн ашиглахгүй бол хүүхд айгүй хурдан мартахаар юм бэлээ. Одоо мэдээж би жоохон байсан болохоор том хүн болоо тий яг ийм том хүний хариуцлагатайгаар Америкт амьдрах ямар гэдгийг мэдэхгүй. Тийм болохоор өөрийнхөө ингээд туршлагаар ер нь бол энэ бичлэгтээ яриад явна. Тэгээд олон улсын хүүхдүүдтэй хам суралцаад тэгээ боловсролын систем бага ангийн тэр боловсрол нь айгүй зөв санагддаг. Айгүй гоё хүүхдүүдийн зөв талуудыг хөгжүүлж чаддаг. За Америкт нэг иймэрхүү юм болж исэн. Хоёр дахь улс нь болохоор Сингапурт 12 таад нэг үеэлтэйгээ хамт хойд нэг тиймэрхүү хөтөлбөрүүд байдаг гэсэн шүү дээ. Нэг англи хэл сурангаа оюутны байранд амьдраад ингээ 1-2 сар болдог. Тэнд 1 сар амьдэрсэн мөртлөө 12 таад анх удаа ингэж гадагшаа яг ингээд аав ээжгүүгээр ингэж явснараа айгүй их бие дааж исэн. Тэрнээс хойш би Сингапур ерөөс яваагүй мөртлөө би одоо хүртэл Сингапурын яг хаана юу байдаг, яаж метрогоор нь явдаг вүлээ, сабвей яадаг вүлээ гэдэг ингээ бүгдийг амар сайн санаад байдаг байхгүй юу. Тэгээд би зүгээр бодсон жоохон хүүхдийн тархиараа ингээд өөртөө бие дагаад ингээд өөртөө шийдвэрүүдээ гаргаад яваад исэн болохоор айгүй тийм сайн тархин ингээ үлдсэн болоо гэж бодсон. Тэгээд Сингапур надад тухайд айгүй таалагдчихсэн. Яагаад гэвэл англи хэлтэй, тэгээд хятадч хэлтэй. Тэснэ маш цэвэр тэмцгээр бүх юм айгүй ойлгомжтой. Тэгээд ингээ богч зажилж болохгүй хог хайж болохгүй. Улсын ингээд хууль яг гоё үйлчлэхээрээ ямар гоё хурдан хөгжиж тэгээ тэр улс ямар гоё тийм цэвэрхэн тийм хөгжингүү байд юм бэ гэдгийг ер нь анх удаага бас мэдэрч ийсэн. Тэгээд маш гоё тийм цэвэрхэн тэрийн үйлдэлүүд ингээд бидний орчинд ингээд нөлөөлж идэг гэдгийг ингээд тухайд сурч ийсэн болохоор намайг жоохон бахад ингэдэг гэсэн байхгүй юу. Аав ээж хоёр маань яг юм 7 хоногор ч юм уу эсвэл 2-7 хоногор ч юм уу за нэг мөнгө өгөөд тааруулаарэ гэж хэлэхгүй мөртлөө яг ингээд 7 хоногийн нэг өдөр л яг ингээд дахиж мөнгө өгдөг. Ингээд тэр 7 хоногийн туршид би мөнгө айгүй сайн зөв зохицуулж сурсан. Тэгээд яг тэрнтэй адилхан намайг яг 1 сар энэ мөнгийг зохицуулаад хэрэглээрэй гэд мөнгө өгөхөд би ингээ 12 настайдаа тэр одоо бас миний хувьд их хэмжээний мөнгө байгаа шүү дээ. Тэр мөнгийг би яаж зөв зохицтой ингээд хэрэглэх үү гэдгийг анх удаага ингээд бодоод өөр мэдгүй улстай очсон тийм нэг туршлага бас байсан болохоор бас айгүй бие дааж исэн. За гуравт нь болохоор Япон улс. Тэгээд би Япон улсад болохоор 17 наснаас 20 нас хүртэл амьдарсан. 23 онд 1 сар очиж бас нэг төрийн бас байгууллагад ажиллаж исэн. Амьдрахтаа болохоор ер нь бол өмнөд хэсэгт байрлах Оитад 3 жил. Тэгээд дараа нь 23 он Токушимад. Ерөнхийдөө бол яг аав ээжийн суур хүмүүжлийн дараачийн төвшний хүмүүжлийг Япон улс надад өгсөн. Японд оюутан болсноороо би арай нэг өөр төвшөнд бас хүмүүжж исэн юм шиг санагддаг. Би 16 удаа 10 жилээ төгсөөд тэгээд дөнгөж 17 хүрээл Япон явсан. Нас айгу жоохон байсан. Тэгээд тэрнээс гадна аав ээжээсээ гэрээсээ ер нь бол нэг хол бас явахыг хүсээгүй. Тэгээд би багаасаа Японы соёлд айгу дуртай байсан учраас Японд амьдрий гэж ер нь бол шийдэж исэн. За тэгээд Японд амьдарч байхдаа би бол жинхнээсээ маш бие даасан тийм том хүн болсон. Хувийн санхүүгээ ингээд яаж зөв зохицуулах уу? Одоо ганцаараа ханаа төрөл яаж өөрийгөө тордож арчилж одоо эдгэх үү. Тэгэл айгүй олон найзуудтай болоо. Би тэгээ 2 гадаад сайн найзтайгаа хамт амьдардаг байсан. Тэр хоёртойгоо амьдрах одоо туршлага гээл те. Өөрөөр соёл иргэншилтэй хүмүүсийг хүлээн зөвшөөрөх байдаг гэдгийг мэдрэх, өөрөөр улсын соёлоодтой гоё танилцах хичээлээ мэдээж хийхээс гадна цагийн ажил хийж Япон хэл сурч тийм үн цэнтэй амьдралын тийм суур сурамжуудыг Япон улсад авч исэн. Миний амьдарч исэн хот болохоор ер нь л харьцангуй хүн ам цөөтэй. Тэгээд манай сургуулийн 50% нь гадаад оюутнууд байдаг байсан. Тийм болохоор манай хот айгүй тийм бужигнсан тийм залуучууд ихтэй олон улсын залуучууд ихтэй тийм одоо хот байсан. Том хотод сурж байгаа оюутнуудын хажууд бол харьцангуй тийм гоё коллеж сэрий шиг тийм одоо юм вакуумд орчин байсан. Тэгээд ер нь л нэг тийм сурахад айгүй ээлтэй хот байсан юм шиг санагддаг. Ингээ далаа эрэхтэй, уултай, байгальтай, цаг агаар нь бас айгүй гоё цасмаас орчдөг тий. Тэгээд нэг тийм айгүй тийм гоё хотод амьдардаг байсан. Арай том хотод сурдаг байсан бол магадгүй би яг тийм хүмүүсийн яриад байдаг одоо ганцаардлыг бас мэдрэх байсан баг. Тэгээд дараа нь би ажлын гараандаа Монголд ирээд байсныхаа дараа нэг 23 онд Токушимад 1 сар нэг төрийн бас байгууллага
ажиллаж исэн. Их сургуулаа төгсөх үедээ за энд ингээ ажиллаа хаагаад магадгүй Японд нэг хэдэн жил ажиллая гэж бодож исэн байхгүй. Тэгээд мэдээж ковидоос болоод тийм юм болох боломжгүй байсан. Тэгээд би зүгээр ингээ 23 он Токушимад 1 сар ажиллаж амьдарч үзэхдээ ажиллаж амьдрах мэдрэмж нь ямар ах байсан болоо гэдэг гой нөхөд мэдэрсэн болов уу гэж боддیں۔ Амьдрахтай маш сонирхолтой байсан. Яг юм бас харьцангуй болж жижигэн дүү хот байсан. Байр надад хөслөд өгсөн. Тэгэл тэр байранда амьдрал дуугаж игээл ажил руугаа яваал Япон яг юм том хүн болцсон тий. Тэгээд би өөрөө том хүн болцсон. Өмнө нь ингээл цагийн ажил дээр Япон хүмүүстэй харьцахаар ялчгүй ингээл миний дүү гэсэн байдлаар харьцдаг. Гэхдээ энэ удаа бол яг юм үеийн бас охтуудтайгаа бас үеийн одоо бас өөр ихч одоо ажлын ихч ах нартайгаа ингээд 1 сар ингээд ажиллаа тий. Тэгэл тэр хотоор нэг гой дуугаатайгаа айгүй их ганцаараа айгүй тэгэж явдаг байсан. Тэгэл тэгэж амьдрах бас надад айгүй гоё байсан. Тэг өөр хэлээр өөрийгөө илэрхийлэл тий. Тэгэл Япон хүмүүстэй ингээл жоохон найзууд болчихгоо. Явандаа ингээд хажууд монгол хүн байхгүй болч юм уу? Эсвэл үнэхээр одоо сайн найз нөхөд байхгүй бол Японд үнэхээр ганцаардахаар юм байна да гэдэг зүгээр тэр мэдрэмжийг жоохон авсан. Тэг Япон хүмүүс бол бидний мэддгээр маш зарчимж, соёлтой, ойлгомжтой тий. Айгу нэг бодлын айгу тийм амарч юм шиг. Гэхдээ бас нөгөө талаараа зарим хүмүүс Япон хүмүүсийг айгу хүүтэн хүндий гэж бодох бас талууд байдаг. Нэг улсын хүмүүсийг ийм гэж тодорхойлж нэг хэвийн цотгох угаас ямарч боломжгүй. Япон ингээд маш том, маш олон хүн амтай учраас хүмүүс нь маш өөр байдаг. Зарим нь айгүй хаалт нээлттэй бол, зарим нь айгүй хаалттай хүүтэн хүндий бас байна. Угаас Япон хүмүүс ийм, Сингапурт хүмүүс ийм байдаг, Америкт хүмүүс ийм байдаг гэж нэг хэлгээгүй. Зөвхөн ямар ч гэсэн зүгээр Япон хүмүүс бол ер нь дийлэнхтэй айгүй тийм соёлтой, тэгээд ийм бусад төвөг бодохгүй тиймэрхүү хүмүүс байдаг. Тэгээ одоо бодоод ахны би ч гэсэн тэр нэг хүнд нэг төвөг удчихгүй байх юмсан гэдэг юм айгүй сурсан юм шиг байна. 10 жилдээ ер нь ангитай айгүй тийм чанга тэгээ жоохон галзуу гэхин жаашин. Гэтэ нэг тийм найзуудтайгаа инээлгэж мэнэлэгдэг нэг тиймэрхүү байжгаад Япон явсныхаа дараа айгүй тийм даруухан дууч юм шиг болцсон байсан. Тэгээ Японоос буцаад Канадад очиж нөгөө амьдрахтаа өөрийгөө айгу тийм болсон байгааг анзаарчсан байхгүй юу. Тэгээд нэг бодлын бас одоо нэлээд тийм extroverted байжгаад бонд амьдрсныхаа дараа жоохон introverted тал байдаг болсон. Тэгээд одоо би яг 50% extroverted, 50% introverted байхгүй юу. 3 дугаар курстэ Америк руу би 1 сар явж исэн. Биш нэг үл 2 сар ч үлээ явж илүү. Тэгээд би Америкт очиод ингээд нэг метронд ингээд нэг хос үнсэлцэжсэн байхгүй юу. Тэгээд би тэрийг хараад бүр ингээд ямар сони юм бэ гэдээ бодоод байсан. Яг үндэ би чинь Америк жоохон байхад тийм зөндөө болдог байсан. Ингээл 10 жилийн одоо дээд дангийн ах эгч нар ингээд би бинтэйгээ ингээд номын сангингада модоо үнсэлцэл сучдаг гэсэн. Тэгээд тиймэрхүү юм хараад би тасцсан ингээд сурцсан байгаа штэ. Зүгээр л амар чөлөөтэй нэг юм штэ. Тэгсэн чинь би Японд ингээд 3 жил басны хатаар Америкт ирэнгүүтээ тийм харангуудаа ямар хорд орд ярьчаа. Тийм харангуудаа би бүр амар шоконд ороод ямар заваа юм бэ гэж бодож байсан. Тэгээд тохойд бас анзаарч би ямар амар тийм даруухан юм хаалттай болтсон бэ гэдгээд бас жоохон анзаарч ирсэн. За 4-р бас болохоор Канада улс. Би 20 настай та оюутан солилцоогоор 4-р курстэй Канадын Waterloo гэдэг хотод нэг 4-5 сар амьдарч исэн. Тэгээ Waterloo болохоор Торонтогоос ингээд 1 цагийн зайтай. Уур амьсгал цаг агаарын хувьд ерөнхийдөө Монголтай аягүй төстэй тийм гоё 4 улирлал. Тийм болохоор надад юу нэг айгу таалагдсан. Японтай харьцуулахад бол надад шууд үнэтэй санагдчихсан. Би чинь 3 жилийн турш за цагийн ажил хийгээд манай хот чинь жижигэнтэй. Тийм болохоор цагийн ажлын хөлсөн ч гэсэн арай бага. Гэхдээ миний 1 сарын цалин 1 сая төгрөгөөс дээш нэг тэр хавцаал байдаг гэсэн байхгүй. Тэгээ тэрүүгээрээ би 300 мянган жилүү байрны мөнгө төлөөд үлдснээр нэг хоол ундаа аваад яг гоё таардаг байсан. Тэгсэн чинь Канадад очиод оюутны байрныхаа мөнгийг харсан чинь сарын бараг сая 500 байлуу. Тэгэл бүр шууд ингээд юм үнэтэй санагдчихсан. Японд би ингээд анх очиход Монгол оюутан аягүй их байсан болохоор надад нэг тийм хантай санагдчихсан байхгүй юу. Монгол найзууд ихтэй тий. Би энтэйгээ ингээд ядаж гоё нийлж агаад Монгол хоолоо хийгээд идчихдэг. Тэгсэн чинь би яг Канадад очсон чинь надад нэг ч Монгол найз байгаагүй. Би тэгээд яг юм том болцсон 20 настайдаа ингээд өөр орчинд очиод найз нөхөдгүй байх ямар байдаг талаар ер нь бол тэнд нэг сурч исэн. Миний амьдарч исэн тэр хотод болохоор ер нь бол Монгол оюутан ерөөсөө байгаагүй. Тэгээ яг Торонтод болохоор манай багын сайн найз байсан. Тэгээ тэрнээс гадна ингээд би яг анх удаага насанд хүрчээд шинэ найзтай болох ямар хэцүү юм бэ гэдэг тухайдаа мэдэрч исэн. Тэгээ Канад хүмүүс ер нь маш найрсаг, ер нь Америкт төстөөд том болчоод англи хэлээр ярьдаг тийм улсад амьдрах надад бас айгүй гоё тийм гоё тухтай байсан. Тэгээд тэр 4 сар ч гэсэн надад маш тийм адал явдалтай. Тэгээд боловсролын хувьд ч гэсэн Японоос илүү сайн байсан гэж хэлэх нь ч одоо хайшин. Гэхдээ ер нь бол одоо хичээлийн
бишээ хичээлийн агуулга нь ер нь л илүү тийм гой жишээтэй, гой тийм сурмаар санагдуулсан. Ялчгүй л нөгөө нэг бондага англи хэллээр орж байгаа хичээлүүд бол ялчгүй хажууд нь тийм одоо тийм төвшөнд байж чадахгүйсэн гэх юм уу. Канадад очсон чинь хичээлийн тэр одоо боловсролын стандарт ямар гоё юм бэ гэдгийг бас ингээд тухайд мэдэрч исэн. Хэрвээ би бас нэгдүгээр курсээс эндээсэн бол их юм сурах байжтэй гэж бас бодож исэн юм байна. Найз нөхөд шинээр бодлоо. Тэгээ тэр найзуудтайгаа одоо хүртэл холбоотой байдаг. Мэдгүй газараа очиод найзтай болох бас айгүй сонирхолтой. Тэгээ өөрийгөө бас жоохон өөр төвшөнд бас сорж исэн. Тэгээд тэгтээ нэг юмд би биеэрээ айгүй хол байгаа юм шиг санагдадсан. Аав ээжээсээ. Тэгээ би нэгдүгээр курсэд Японд байхаас илүү дөрөвдүгээр курсэд Канадад байхдаа аав ээжээгээ санаж уйлдаг байсан. Тэгээ нэг л тийм сони биеэрээ хол байгаа юм шиг санагдаад байсан. Тавд болохоор Австрали улс. За энэ жагсаалтанд уг нэг оруулахаар урт хугацаанд бол би амьдраагүй би 2-7 хоног болсон байхгүй. Гэхдээ ягаад би оруулсан бэ гэхээр би яг Brisbane хотод яг амьдарсан. Тэгээд зүгээр аяллаар биш. Надад яг нэм байр гаргаж өгөөд сургуульдаар очиод ажил хичээлээ хийгээд явсан болохоор ичнээ ингээ богино хугацаа байсан ч гэсэн Австралид амьдрах одоо ямар байдаг вэ гэдэг талаар жоохон ч гэсэн юм мэдрээд авсан болохоор би энэ жагсаалтанд орё лээ гэж бодсон. Тухайн үед миний хариуцж ажилдаг байсан эмэгтэйчүүдийн манлал хөтөлбөр гэдэг хөтөлбөрийн оролцогчид Австралид Brisbane хотод Queensland University of Technology гэдэг сургуульд 2-7 хоногийн эрчимжүүлсэн тийм манлайллын сургалтанд одоо хамрагдсан байхгүй. Тэгээд би хөтөлбөрт нь өөрөө бас хамрагдахаас гадна тэр одоо оролцогчдоо ер нь бол дагуулад явж исэн. Австралид надад үнэхээр гоё ясан. Тэгээд тухайн үед бол яг Brisbane бид нэр 6 сард очиж исэн. Өвөл нь болж исэн болохоор цагаагаар нь ер нь л харьцангуй гайгүй үед нь очиж исэн. Тэгээд өвөл нь олж байгаа мөртлөө яг үндэ айгүй гоё дулаахан яг тийм Монголын тийм зуны орой нэг тиймэрхүү цагаагаартай байсан. Надад одоо айгүй таалагдсан юм. Би ингээл тухайн үед ингээ амьдралын хэв маяг маань надад айгүй гоёсэн. Тэнд амьдарч байгаа хүмүүс айгүй тийм амьдралын хэв маяг нь айгүй гоё эрүүл байж болохоор юм шиг гоё хүнсээрээ гоё өглөөний цайгаа хийчихэл байрнаасаа гараад очингууд нэг гоё тийм гүйлтийн талбай малбатай эсвэл гоё тийм байгаль хот хоёр нь айгүй гоё би биентэйгээ ийм оршиж идэм байх гэж бодсон. Тэгэл тухайд гоё тэр одоо гүйлтийн замаараа гоё гүйчээл бэлэн болчоод ажил руугаа яваал хичээлдээ хамрагдаад явж исэн. Тэгээд энэ бол яг тийм оюутны амьдралыг тухайд мэдэрч исэн. Би очиод ер нь Австрал бас амьдарч болох юм байна да гэж ер нь мэдэрч исэн. Гэхдээ яг бас биеэрээ бас айгүй хол байгаа юм шиг санагдаад идэв гэсэн. За тэгээд 6-д болохоор Таиланд. Тэгээд сүүлийн 3 жил ер нь ингээд ажиллаарч байна уу? Хувийн аяллаар ч юм уу тэгээд Таиланд руу ер нь айгүй явах туртай болсон. Сая сүүлд 12-аас 1 сарын хооронд Таиландын Бангкокт яг төв одоо хотод нь 1 сар амьдарч үзсэн. Яг удаан хугацаагаар амьдрахаар бол яг тэр амьдралын өртөг нь ямар гоё бага юм бэ? Байрны одоо түрээс нь ямар гоё бага юм бэ? Тэгэл тэр одоо удаан хугацаагаар гэрээлвэл байрны түрээс нь маш гоё хамтхан болж нэг сая 500 ч юм уу тэр явцаа байд юм байлээ. Тэгээд тэр байр орон сууцнууд нь маш гоё тийм бассейнтэй, фитнестэй тэгэл амьдрахад нэг тийм гоё тухтай, таатай, хүний юм эрүүл амьдралын маягт айгу тийм ээлтэй байхаар юм шиг санагдсан. Тэгээд Таиланд хүмүүс угаасаа маш гоё найрсаг тий. Thai smile гэдэг үлээ хүмүүс нь маш гоё инээсэн тийм үйлчлэгээ сайтай тийм одоо улс Таиландд ингээд өөр аралд амьдрах бол өөр л дөө. Гэхдээ Таиландд зүгээр яг Бангкокийг илүү зүгээр ярьж байгаа шүү. Бангкокт яг амьдрахын жоохон хүндрэлтэй санагдсан юм гэвэл дуу чимээний бохирдол айгүй ихтэй. Маш чанга, бүр юм ядармаар чанга. Тэгээд юм гоё ингээ амьсгалахгүй байгаа юм шиг. Бүрэн ингээд уушгаараа цээжэрэг гоё амьсгалахгүй байгаа юм шиг санагдаад идэм байлаа. Уур амьсгал нь айгүй тийм тавчуу, халуун тий. 12 сард очингууд орой морид айгүй гоё салхитай байдаг ч гэсэн нэг л тийм жоохон ингээд нэг гоё ингээд агаагаар амьсгалж байгаа юм шиг санагддаг юм байлээ. Мэдээж тэгээ хэл нэвтрэлцгүй ингээд тэр усад чөлөөтэй байхын тулд гоё Таиланд хэлтэй байх хэрэгтэй болчихж байгаа шүү дээ. Тэгээ Таиланд хэл учраас бас мэдээж хэл нэвтрэлцэхгүй. Ер нь л нэг тийм 100% уур амьсгал нь таарамжгүй учраас тэнд удаан хугацаагаар амьдрахгүй. Гэхдээ надад тийм аялаж бага хугацаагаар ингээд байхад бол айгүй гоё санагддаг. Дараагийнх нь болохоор миний яг удаж үзсэн арал. Тэр нь болохоор Индонез улсын Балид. Би сая 2 сар амьдарч үзсэн. Надад Индонез хүмүүс бүр маш гоё найрсаг. Үнэхээр тийм сэтгэлээсээ өөр л ингээд нэг тийм чин сэтгэлээсээ те нэг тийм хөөрхөн санагдсан. Бас одоо англи хэлээрээ бас тийм чөлөөтэй ярьдаг хүмүүс болохоор ч тэр юм уу илүү тийм сэтгэл төрөөд исэн байж магадгүй. Индонез маш том улс, айгүй олон арлуудаас бүтдэг. Тэгээ ер нь анзаараад хахад маш хурдтайгаар хөгжиж байгаа тийм арал юм бэлээ. Ер нь хаас айгүй барилга байгууламж баригдаал тий. Австралидтай ойрхон болохоор австрал хүмүүс айгүй их байдаг. Тэгэл угаасаа нэг тийм digital nomad тий гэрээсээ ажилтдаг тийм mentor, coach, influencer, content creator тиймдэрдэг тийм арал штэ. Бүгд л юм хувийн бизнестэй тийм амарлаг бие мэйтэй тийм хүмүүс байд юм бэлээ. Надад
зүгээр санагдсан жоохон харамсалтай юм нь болохоор мэдээж гадаад хүмүүс ирээд гоё бизнесээ хийгээд эдийн засгийн гоё эргэлдүүлээ те ингээд Индонез хүмүүстэй ээлтэй ч гэсэн яг тэр одоо гоё Балигийн амьдралын хэв маягийг Индонез хүмүүс нь өөрсдөө гоё мэдэрч чаддаггүй нь харамсалтай санагдсан. Тэгээ тэрнээс нь болоод ч гэсэн юмнуудын үнэ нь айгүй өсч гисэн. Одоо яг Индонез хүмүүс нь яг тэр гоё амьдралын хэв маягаар амьдрах ямар ч боломжгүй, цалин айгүй бага те. Тэгсэн мөртлөө тэнд ингээд амьдарч байгаа гоё бизнесүүд нь маш үнэтэй. Тэгтээ маш үнэтэй гэдэг нь Монголтой яг адилхан. Монголтой яг адилхан үнэтэй юм байлээ. Одоо тэнд 1 сар амьдрах Монголд 1 сар амьдрах яг адилхан өртөгтэй юм байлээ. Монголч одоо айгүй үнэтэй болсон шүү дээ. Тэгээ тийм болохоор Бали бас айгүй үнэтэй юм байлээ. За тэгээд угтаа бол яг Бали орол бол маш тийм сүнслэг, тийм хүндэлж амьдрмаар санагдсан. Тэгэл нэг тийм маш гоё хаусанд ингээл өөр байгалийн олон янз байдал шавж амьтадтай хамт ингэж оршиж амьдэрсэн. Тэнд бол яг юм шууд байгаль руу гэрээсээ гараад агаар шууд нар тусчсаал нэг тийм гоё өөрийнхөө тийм эрүүл мэнд well-being айгу анхаарсан 2 сар болсон байхгүй юу. Тэгэл хоол унд нь айгу гоё эрүүл, Джеймс ногоон айгу гоё дэлбэг те ингээл нэг гоё Джеймс мэмстэй тэгэл фитнесийн төв мөө пиларис бүгд бүр үнэхээр гоё хөгжсөн бүр ингээд тэнд очиод зүгээр хүн ингээл цаанаасаа л тайвшраал амар гоё удаанаар амьдраал байт юм бэлээ. Би сая 2-3 сарын өмнө Балигаас Монголдо бутаад ирсэн шүү дээ. Тэгээ тэр үед би айгу ингэж анзаарсан юм байна. Заавал Балид дэжиж тэгэж удаанаар одоо утга учиртайгаар амьдрах шаардлагагүй шүү дээ. Яг тэрийг мэдчихсэн л та. Тэгээ дахин зүгээр нэг мэдэрсэн. Заавал Балид байх шаардлагагүй. Монголд ч гэсэн Балигийн тэр урамцлыг би өөрөө ингээд мэдэрч болно шүү дээ гэдэг тэрийг дахин нэг сансан гэх юм уу. За тэгээд ингээд харах нэ ер нь уул салгаа надад маш өөр юмнуудыг ингээд зааж сургасан юм байна. Зарим нь бие даахыг, зарим нь ингээд бусад хүмүүстэй гоё нээлттэй байхыг, зарим нь өөрийгөө яаж хайрлаж анхаарч шачлах уу гэдгийг ч юм уу те маш олон тийм амьдралын гоё сурамжуудыг энэ улсуудад би сурсан юм байна. Тэгээд надад тийм олон бас улсад ингээд багаарч байна уу, ихэрч байна амьдрах бас боломж байсан айгүй талархдаг. Угаасаа л нэрэл одоо хүн өөр орчин, өөр хүмүүсийн дунд амьдраад эхлэхээр өөрийгөө нэг арай өөрөөр таньж нэдэн шүү дээ. Тийм болохоор заавал ингэж ер нь гоё ийш тийшээ хайлаад ч юм уу богино хугацаанд ч гэсэн хамаагүй амьдраад тэр амьдрал одоо улсын соёлыг гоё мэдрэх нь бас айгүй гоё байт юм шиг санагддаг. За нэг иймэрхүү агуулга өнөөдөртөө бэлтлээ. Тэгээд 7-8 улсын талаар ярьсан болохоор бас чатгаараа тийм зэгцтэй явахыг хичээлээ. Тэгээд миний бичлэгийг үзсэн зөндөх баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Таалагдсан гэж найдаж байна. Та subscribe дараад, like дараад, comment бичээд гоё сэтгэлээ үлдээгээрэй. Bye bye.